тухайн иргэн хуулийн этгээд анх бараа таваарыг оруулсан тэр бомбтороо орж ирээд бомбтодоо тэр харьцсан одоо гайлын байцаагчтайгаа ингэж юу мэдүүлгээ өгөөд ингэх ёстой юм шиг байгаа. Гэхдээ энэ бол манай ард иргэдэд маш хүндээр туснаа. Жишээ Баян Өлгийгээр ороод ирсэн барааны талаар Баян Өлгий рүү явах болох уу? Бусад аймаг евро одоо бомбт руу явах ажил гарах учраас гайлын ерөнхий газар Улаанбаатар хотын гайлын газар дээр бид нэр тусгай нууцлалын одоо хүлээх тийм үүрэг бүхий одоо гайлын улсын байцаагч нарыг томилсон байгаа. Эднэр дээрээ төвлөрүүлж байгаад ер нь төвлөрсөн газар нь одоо хандаж энэ мэдүүлгээ хийх боломжийг нь бүрдүүлж байгаа. Хэрвээ иргэд өөрсдөө хүсэх юм бол өөрсдөө тэр тухайн орон нутагт байгаа өөрийн тэр ойрхон оршин суугаа бомбттой ойрхон одоо аль ойрхон бомбтод мэдүүлнэх юм бол энэ бүх болцоог нь бол бид хангаж ажиллах юм аа.